Тэснээс ч болон гэрчлэн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад ариун тээгч, наран цэцэг чанар бурхныг алдаршуулсан гэрчлэгээр хүрэлцсэн байна. Гурлаа гэрчлэл хэлхэнд бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон бурхны санааг ялсан юм аа. Амен. За өнөөдөр бүр гайхалтайгаар ялж авсан эдгэрэл чөлөөл бурхны хийсэн ажлуудыг бид гэрчлэн яхад бэлэн болсон байна. За ариун тээгч, наран цэцэгч хоёрод бас их сонин төвхтэй хоёлаа манай сүмийн энэ сүмийнхаа гишүүд болоод 7 сарын хугацааг өнгөрөөсөн байна тий. Анх ихэд би чинь эдгэрэл чөлөөлтөөр хийжсэн баггүй. Тэгээд ирчээд ердөө эхлээлүүд би одоо энэ гэрчлэл үзээд ирж байгаа байхгүй. Тэгээд өнө бас үнэн ч гэдэг юм бол энэ усууд нь эдгэрсэлгээд ахыг ерөө очиж үзье. Тэгээ ирсэн. За ирчээд би ирээд зайлшруулаад гайхамшигтай дэмжиж ягаад пастор танд ажил бурхан ижтэй хийж шүү л гэжсэн. Тэгээд тэр чигээр хаалга болсон үүдч. Уалгуулсан. Тэгээд тэр үед би айгүй хайчин сүнстэйсэн. Ердөө жоох юмс ч очдог тийм ээ. Тэгээд зүгээр л ингээд бархууд юм сэгсэрхэд юм унгаад яхалт ингээд нэг айцтай айц. Тэгээд айцаар л яхад ингүүлгээр дотроос тийм муухай юм бариад тий. Бараг л одоо өөхн ахна гэдэг ингээд бүр айлгатай. Тэгээд тэрнээс ирээд ингээд эдгэрэл чөлөөлтөд дээр ирээд нэг гоё усуу амтай ингээд пастраа зайдуулаад тэгээд тэрэн дэстэй эдгэрэл чөлөөч явах. Тэгээ өөр дээр ирсэн юм чи ингээд нөгөө юу л энэ чи айж айха болцсон байна. Энэ чи бурхан байдгийн мэдлэр газар чинь. Хөөе би юу явъя гэт. Тэгээд нэг сарын дараа эргээ буцаад ирчих байгаа байхгүй юу эргээд. За ирээд ингэсэн чи яг сүмд орж ирээд бас нөгөө нэг эндээс чи бас л нэг юм ингээд нэг бачимтал нэг эвгүй зайлшгүй нөгөө юу сургаал зааж байсан чи за ингээд дараа нь ингээд нөгөө нэг зайлшгүй хүн болгоныг оюун ахлах зайлшгүйсэн байхгүй гэсэн чи би нэг орж байгаа бол урагшаа гараад ирэх гэсэн. За гараад ирэх юм би энтний вэш ингээд гарч ирсэн. Гарч ирээд зайлшруулж байсан. Миний ард энэ зайлшгураад бас яхарч ингээд ард хүн биш шүү дээ. Би ч өөрөө мэдгүй зайлшгураад ингээд аргашаасан бат тэгэл бас энэ шалан дээр чи толгоогоор ингээд тасгийг явцсан. Тэгээ өөрөө л тэрийг мэдчихэе. Тэгээ юу ч болоогүй. Тэгээд би дараа нь тэгээд яасан бохоо. Өөр юугаар л одоо тэгээд өстө толгой тархинд дөрөгцсөн хариун сүнс гэж байдаг юм бэ. Тэгээ өөрөө яасан бэл тэгээд толгой тархинд дөрөгцсөн тийм ээ. Одоо тэгээд өстө ёо ингэсэн чи одоо энд хавтцсан байдаг гэл ингээд бордонд хамгаалаад үлддэг юм байна. Тийм гайхамшигтай. Тэгээд одоо ингээд үргэлжлүүлэл гайхамшигтай ингээд одоо эдгэрэл чөлөөлтүүд явах ч нү над тэр тэгээд дараа нь ингээд одоо бас эдгэрэл чөлөөлт үерчтэй саяхан гэхэл пастор зайлшгураад ингээд төндөлсөн маш олон хүн байсан шүү дээ. Хүн болгон зайлшгуулаад пастор ч ганцаархна гэж. Тэгээд би тэр өдөр бас тэрний сургаалаа сонсчихлаа. Сургаал сонсчихсан чи миний гаран дээр ингээд гинтгэн байж болно бомдоос ингээд хавдраач юм мэдгүй ингээд ердөө гүүгээл ингээд ийшээч түүшээ гүүгээл нэг бомдоос юм гараад ирсэн. За тэгээд ингээ яачаа за энийг үзүүлж ярэ ингээ яаш тэр өдөг сургаал заачсан. Пастор өстө гайхамшигтай тунхаглаж хэлжсэн л та. Хагарахчсан цус гассан гэ. Тэгэхэд би ганцаархан амиа ингээ гашгирсан байхгүй. Сургаалгаа сонсоод ингээ байжсэн чи тоогооч нөгөө гараа оролт нэвцээ. Тэгсэн юм байхгүй. Хөө гайхаад юу лээ гэдэг. Эргээд үнэмшгүй өөрөө тэрэнд итгэхгүй байхгүй бүр. Гэхдээ энд бондоос юм байсан чи яаж вэ? Тэгсэн бүр энэ дээр ингээ жоох юмтай хальсан үлдсэн. Ингээ аюу урт ингээ бондоос хальсан гэл. Тэгээ ингээ өөрөө итгэхгүй. Тэгснэ ингээд нөө итгэлэн сонсгон хэрэгсдүү гэлээ тэ. Итгэлтэй л ах юм бол тэр пастрын үгээр ердөө шууд ажиллаж. Зөвхөнтэй пастор очоолснаас биш. Зөвхөн тэр итгэлтэй хүн дээр ажиллаж байд. Тэгээд амийн гэсэн чил тэгэл тэр өвчин байх ус дараа нь ингээд яасан чи миний толгой өвдөд ингээд нүд ингээд нэг даралт нүдний даралт шиг нүд онё. Чи гэрчлэхгүй болохоор бурхан байдаг гэдэг чи гэрчлэхгүй болохоор юм байна да гэж юм сануулсан юм. Би гэрчлэе гэж гарсан. Тайзанд гарангуудаа миний гаран дээр ийм байсан чи ингээд гэрчлэе гэж ингээд амиа гэлсэн. Тэгээ гайхамшигтай бүр баярлаад байгаа юм бүр өөл гайж бүр өөл ингээд баярлаагүй. Тэгээд нөгөөд чи толгой өвжсэн нөгөө нүд ингээд лээс онёгоо ингэжсэн чи мартцсан. Эргээд тийш очсон чи толгой болоо нүд мүч нээдэгс. Эргээд микрофон нүд би яриад гээд би стенэрээ сая ингээд толгой өвдөд ингээд нүд ингэсэн чи зүгээр орчлоо юм да. Амиа гайхамшигтай юм бурхан байдгийм байх ингээд ерөн араараасаа тэгээд гоё гайхамшигтай эдгэрдүүл явах гэсэн юм.
Нацийн сүнснээс бол чөлөөлөгдсөн. Итгэлийн хүлээж аваад байгаа. Тийм тэгээд бидний оршууд бол маш их зүйл болдгийм байна гэдэг талаар харин ч ярьж өнгөрч байна. Би одоо гол яриагаа эхлэхийн өмнө сонд өгтэй гэдэг байгаа. Та хоёр маань итгэл чөлөөлтийн үйлчлэл дээр анх хамтдаа хоёр талаас уулзаж танилцчихсан хоёр юм шүү дээ, тий? Бид хоёр ингэж байгаа байхгүй. Автобус бурхан цаанаас айд. Бид хоёр хоёулаа шиг автобусны уудал дээр бид хоёр танилцж байгаа хоёр үнтэйгээ. Тэгснээ хоёулаа бас ингэ эргэлзэж байгаа. Хоёулаа энэ сүмд юудгс ихтэй яваад харъя идэх үү? Ямар бай харъя байдгийм үү гүм үү? Усад идгэрсэн гинлээ эдэргээ. Тэгэл хоёр энэ уулзны дугаар эдгээр бичиж аваад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ баг одоо бурхан сорж байгаа юм уу? Яаж байгаа юм бэ бурхан минь? Тийм итгэлгүй шүү дээ. Тэгээд та хоёр ийм болохоор итгэд хоёр дээр илүү яасан байлгүй дээ. Бид хоёр гайхалтай юм араасаа болж байгаа юм тий. Тэгээ тийм л итгэлтэй байвал тэгээд бурхан ажтай идэм байна гэдгийг одоо энэ сүм дээр ирээ мэдлээ. Тэстэ гайхалтай хүн гуугаад араас нь тест зүгдээд энэ дээрээ чатхийн өмнөд сүмжаачсан. Чи ирээрээ чи маргааш одоо нөхрөлтэй шүү чи ирээрээ ингээ алавтангаар гэдэг байдгийн байна гэд манай сүмбэт тийм биш зүгээр л орчихж шít. Би сард инээд алгуулсан өөр дөрөө мэдээд өөрөө гүгэд ирж байгаа. Тэгэхэд нөгөө эдгэрлийг авсан нөгөө айцаасаа салсан хүн чи ирлгүй яг өөрөө ирж байгаа. Тэгээд эренгүүтээ баяр хүрдээр юм уу тэгээд сүмөр орж ирэхэд нэг гоё хөнгөн шингэ эсвэл нэг л гоё өстэй ярих юм шиг тэгээд ирээд үзээрэй л гэх өөр үгүй авсан л тэгж байгаа би анхлэгтээ би тэр яг тэгж авсан дээр одоо нэгэсэндээ бурхныг сорсон энэ сүм байдаг ч үгүй юм уу энэ үнэхээр бурхан байна уу юу сүм болгон сүм мөн үү биш үү гэж бас шалгаж итгэгч хүн өөрөө бас цензуртай хандхан зөв тийм ингэж та хоёр хоорондоо нөхрөж ярьж юутай ч яваад үзье та ингээд шалгаад үзье та гэд ингээд шийдвэр гаргаад яваад үзье. Би асууж байхгүй. Энэ ч өргөл мөргөл авдаг сүм юм уу гүм үү? Хаана байд юм бэ? Хоёул асууж байхгүй гараад өргөл мөргөл өргөд юм уу? Хаана өргөл мөргөл авахгүй гэж хайрцаг цаа байна уу гэж хоёулаа бүр айгүй гоё. Юунд автобусны бодлоо дээр хоёул ирээ сууж байгаа. Тэгээ манай бас мэдхгүйсэн тий. Дараа нь хоёулаа мэдсэн тийм байсан. Хоёулаа л шинэ ирсэн юм чинь. Тэнгэнч мэдхгүй тэгээ нөгөө буруу зөвэнч мэдхгүй бит хоёр ингээд явж. Тэгээ хамгийн сүүл бит хоёр ирээд яваад нэг 2 3 7 хоног явснаа явж эхлэхэд маш гоё халуун нүүр амьсгал ингээд мэдчихэж байгаа. Тэгээд нөгөө бурхан яг байна гэдг нь мэдрэгдээд тэгээд өстэй гоё болоод тий. Тэгээд нөгөө ингээд нөгөө залбирал хийгээд оюун ахлагч хийж хахад гараа залбирч хахад бүднэр дээр чинь эдгэрл явагдаж байгаа юм шүү. Эдгэрч мэддэгтэй тий айгүй гоё болоод тэгээд нэстэ баярлаад баяр хөөрээр дүүрээд бүр энд бурхан яг байдсан байна гэдгийг яг ингээд бүднэрт мэдрүүлж өгч байгаа байхгүй юу. Тэгээд бурхан гайхамшигтай. Тэглүү яг энэ бүгдийг үнэхээр бурхан хийсээр байгаа тий. Одоо тэгээд бид нар ч өөр сүмдүүл за өнөөдөр яах их яваад маа. Одоо тэгсэн нэг л хагацаа өдөр бүтээсээ өдөрлөө ингээл ёо амар гоё хатуус одоо яана бүгдээ хөөсөгээд цөөргөө яагаад гисэн одоо хүлээгээ юу яаж боцолтгүй бүр ингээл төв шот ингээд энтэх цагийг харцаад заа 30 40 минут байна гэдэг за төвдрүүл бүр ингээд баяр хүртээр жоо чи бүр цаанаасаа тий бүр ариун сүсээр өдсөн өдөртүүдаа л гэж нэр өмнө үлээстэй ёо намайг би харцаад нөгөө алуутай юм шиг тий бүр тэг залхуутай нуушж байгаа нөгөө библиар за юу юм уу гэсэн нөгөөдгөө чээж сүулдэ нөгөө ойлгож байгаа одоо тэгэхэд би өөрийнхөө сүмд ирээд гайхамшигтай ариун сүнсээр өдөртүүлдэг юм байна. Тэр библич ариун сүнсээ надад хэлж өгөөч. Ариун сүнсээ би нөгөө ойлгохгүй юм байна. Тэгээд уншаад ингээд яагаад ирэхэд тэгээ ингэж за яагаад эсвэл ингээд одоо ном уншаа одоо ингээд бүр ойлгохтой мод олчих юм билүү үгүй юм бэ. Бид нар ч өөрснөө зүгээр уран зохиолын ном шиг уншиж чаддаг юм байна. Тэр амьд үг чинь бид нар хэд уншиж тэрнгээр чи гайхамш удаан ингээд яхад хизээд өгд юм байна. Охин минь ингүүл чи өнөөдөр яг баг ингээд тэгээ одоо ингээд гарахаас өмнө нүрд гоё залбираад ингээд гараа явахад ажил бус чинь аян автобус оноо зүгжрээд юу вэ юу өстой шууд л ингээд автобус оноо үдээгүйгээр би усад автобус хүлээлээ таар чинь тэдэн цаг үдээж ингээд офицер дээр тэгдэг хөө би л суучдаг тийм гайхамштай хөтлөл явчих чинь тий тэгэхээр гайхамштай өмнөд мэдэхгүй байсан нэр өмнөд өстой мэдэхгүй байсан бурхан байдаг библиэд уншд анх ихтэй дуулсан бурхан дэрдэг гэсэн оо өстой ядууд ороод тийм л усад очт бид хоол итгэж очдөг юм байдаг ингэдэг бас заавараад гинцтэй сүмд очсон тэгтээ
тийм чөлөөлтөй авч үзээгөө. Тийм болохоор хүн чинь хайчдаг юм байлээ. Тэгэхэд манай энэ сүм чинь яадаг вэ? Аянда өөрөө ажлаа хийгээд ирэхэд хүн чинь өөрөө хүүхэд төр идэрч байна. Хүний хэрэгцээ хангагдаад байна шүү дээ. Тийм. Хэрэгцээ. Амар үг хэлэхэд тэр зөв биелэгдээ явж байна. Тий амар ингэхэд л баг өмнө ингээд байгаа. Бид нар яг өөрснөө нөө бурхны ажлыг хийхээс өмнө өөрснөө начдаг. Өгчгөө юм ин өөрснөө нэг мэдвэхээ тэгдэг ингэдэг үгүй юм байна. Бурхан ч өөрөө ажил хийдэг юм байна. Бид нар гэдгийг тэрийг хүлээж чаддгүй юм байна. Хүлээхгүй тэрийг одоо ирж байгаа юм ин өөрснөөс төрөвчтэй өөрснийхээ би одоо ястана мах одоо энд ирээд бол махан биеийг үсгээр л тийм ээ тийм дураараа чэйжтэй би мэдчихэ наадах чи ингэдэг тэгдэг үгүй юм байна. Өстой тэр чи үг гэдэг чи өстой утга учиртай юм байна. Өстой тэр ариун сүсээр гоогаад байх юм ариун сүсээр өмнөд би ариун сүс гэж би мэдэхгүй юм байна. Би өстой ариун сүс гэж мэдэхгүй байсан. Ариун сүсний талаар хэр мэддэг байсан. Ариун сүс гэж бас мэддэггүй байсан шүү дээ. Зүгээр хайр мэдэн жилээ итгэж үе. Сайн мэдээ сонсоод би одоо бараг 20 хэдэн жил болж байгаа яг хоо. Сайн мэдээ сонссноос хүлээж авсноос хойш. Тэгэл ерөн бурхан гэж нэрэ байд юм уу? Тэр ариун сүнс гэж одоо юу ч ядгийг мэддгүй л явж байсан байхгүй. Тэгэл энэ сүм дээрээ би ариун сүнс байд юм байна гэдгийг аянда өөрөө ингээд нэг юугаараа сүнсээрээ мэдрээд тэгээд ингээд сүнсэнд мэдгэдтэй юм байна. Энд чи ингээд чөлөөлдөм байна, эдгэрдэм байна. Тэгээд гой махан биений эдгэрлүүд ирээд тэгээд баяр хөөр болоод бүтэн ингээд явж байгаа юм чинь тэгээд ямар ч байсан махан бие дээр бурхан гайхамшигтай эдгэрлүүдийг хийж байгаа. Тэгээд тэр эдгэрлүүдийг аваад одоо ингээд гоё болж байгаа. Тэгээд бас сүнсээр өсөж байгаа. Библийг уншиж байгаа. Тэгээд тэр Библи бол илчлэгддэг ном гэдэг нь яг үнэн юм байна гэдгийг одоо л ойлгож байгаа шүү дээ. Энэ сүм дээрэл тийм хоёр иш манай саяхан усан баптизм бас хүрсэн байгаа тийм. Энээр юу болсон юм бэ? Усан баптизм гэдэг юу юм? Яг энэ талаар бас ярив тийм. Гайхамшигтай. Би өмнө авчлээсэн. Тэгтээ ингээд толгоон дээр ингээд тий. Би тэр ч одоо мэдгүй. Тэгэл усан баптизм яг тэр өдөр ингээд бид дөрүүлэл авсан чинь дөрүүл гоёо. Маш гайхаж. Тэндээс ариун сүсээр үлдсэн. Ариун сүсэг буусаа бус манай бид дөрүүлсэн гайхаж. Ороод байнд ороод яхад ингээд хөөд гэж. Хөөд бүр ингээд дээшээ өгөөд үгүй ийм хүн чинь хөвнө гэдэг тий бүр ингээд хөл мөлбөнд бүр тий гайхажтай. Тэгэл өрдөө шууд хайр хэлийг аваад Амен. Хайр хэлийг аваад тэгээ хайр энд эхлээ хайр хэл авсан чинь энд ингээд нэг юм ингээд бүрстэй нэг фактор гал нэг ингээд нэг бүр яа хэлхээ хийж чаддаг нэг амьсгаа богддог. Тэгээд листэнэ пастор тэгэл загвараад шууд ингээл хайраад ингээл уурс ариун сүсэлээс асарч яцсан. Тэгээд гайхамшигтай юм болсон. Би гарч ирээд ингээ яхад бүрөөстэй ингээд нэг гоё зүгээр л ингээд жингүүтэл тий өөр хүн юм шиг өөр орчинд байгаа юм шиг бүр ингээд хаашаа найгаал одоо нэг урмал ногоо шиг намираад дөрдөө өөр ингээд биш ингээд сандал болж байгаа байхгүй тийм гоё болт юм байдаг бүр өөр хүн болцсон өөр ариунтай болчихсон юм билээ бүр хөнгөш ингээд гүү цараагаад бүр аим баяр хөөртэй тэгээд гайхамшигтай би ингээд одоо тэр өдөр чи юу ялаа ч та усан баптизм авах бид ингээд бас 12 цагаас гэсэн чи амар их төвчөлтэйсэн тий. Тэгэхэд ингээд листэ тийм юу яхад автобус явж ихгүй ингээд цонхоор ингээд хараал тий. Ийшээ чараад одоо яана ожигч байгаа гэлээ. Тэгээд нөгөө усан батгаа авчаад яхад тэр баяр хөөртэй юу хийснэ мэдгүй гайхштай өрдө хөтлөөл зайрууд автобуснаас эцэг бодож буугаарай л гэсэн буусан би. Юу лээч хэрэстэй нөгөө баяр хөөр нөгөө оршгуудаас гайхамшигтай көтлөөд аваа явчих юм би. Тэр цаг хугацаагч мэдгүй тэр баяр хөөр дотор л нэг л тий хэвчээ. Тэгээд тэр үеэр ажил тарж байна ш. Тэгэхээр бас л хөлөөдгөө ихтэй байгаа. Төвчрөл их байсан уу цаг хугацааг орсон уу орсон тийм. Орсон байгаа. Ямар ч байсан би нэг ингээд яахтаа ямар ч байсан дараагийн автобусны суугаараа энд багтахгүй ингээд тэгчихсэн байхгүй юу? Дараагийн автобусны суугаараа тэрүүл санаж. Тий.
Тэгээ тийм гайхамшигтай хөтлөө явчих тийм байл. Ариун сүнс явсан бол. Ариун сүнс гэдэг чинь энд л авлаа би. Өмнө нь өстэй мэдгүй ариун сүнс гэж юу гэж мэдгүй. Өстэй гайхамшиг шүү тийм ээ. Усан бүтэцэн бүтгээр тань дээр явуулсан. Над дээр ч гэсэн бас ингээд нөгөө байнта уснуур ороод гинх чинь ингээд жингүүтчих шиг болоод көөлмөл чинь зүгээр ингээд көөл ингээд усны дээр маш их сонь тийм мэдрэмжүүд авчихсан байхгүй. Тэгээд оюунаас тэр нөгөө залбирал нөгөө юуныхаа Библийнхаа дагуу залбирч чинь бүтнөр ингээд танд ариун сүнс олно одоо гимшлийнхаа баптизм хүртэж яана гээл. Тэгээд ингээд залбирал ингэж яах чинь тэнд бас ханиах тэгээд огууцус хүрх янз бүрийн юм юмар тэр мөс сүнснүүд одоо ингэж зайлж гарч ирсэн тийм чөлөөлт бас явагдсан байна. Чөлөөлт их явагдсан. Тэгээд маш гоё юм болсон. Тэн дээр тэгээд нөгөө залбираад ингэж яхад ингээд дотроос зүгээр ингээд халууд үгээл ингээд юм ингээд дээшээ хөөрчих шиг болоо. Тэгж ирчихсэн нөгөө хэл ингээд бондгор юм хачин бондгорч болж байгаа шиг хэлний үзүүр юм сонь юм болж ирж байгаа. Тэгээд нөгөө харь хэлийг авд юм байл да. Тэгээ харь хэл авсан. Амен. Бурхан тийм гайхамшигтай ажлыг тэр өдөр биднэрт хийж өгсөн. Тэгээ бурхандаа талархаж байгаа. Тэгээд бид нар байна ердөө ингээд зүгөө авахын төлөө ирсэн юм шиг. Бурхан ч ингээд хааж байгаа ингээд алхуур ажиллаж тийм ээ. Ердөө өнөөдөр залбираад л ердөө шууд аавна гэсэн ойлголттой. Тийм ээ. Тийм байна. Тэгэхээр бурхан чи үгүй миний охиж үлээж чи залбир чи тэгжээд ингээд тэг алхуур. Тэгээд тэрийг өөрөө хүн мэдтгүй юм байлээ. Тий. Дараа нэр тийм билүү? Тийм бэ. Надад бүр ариун сүнсээр ажиллажсэн байна. Яг тэгсэн байх шүү. Талархлаа гэ. Тэгэхээр бүр ингээд баяндаа ингээд ёо гайхамшиг баярлаа. Тэгээд тэр чин тэр юу авчих чинь ингээд би ингэ сонин болоод тийм сонин юм одоо нэг тог могонд ингээд хүрч байгаа юм шиг жиргэнэл юм би их сонин болд юм байлаа. Тэгээд ингээд сонин болоод би минийг хачин болж ирээл ингээд их сонин болж байгаа. Тэгээд харь хэлийг аваад тэгээд нөгөө харь хэлмэлдээр яриад ингэхээр их гоё болд юм байлаа. Тэгээд тийм гайхамшигтай бурхан ажиллаа хийсэн. Та чөлөөлөгцсөн гэдэг чинь шүү дээ тий. Яг одоо тоолвол биеийн юм зүйлсээс чөлөөлөгцсөн юм а гэдэг ингээд сонирхолтой дээрэл. Тий бас их бардам байсан сүнс байсан. Бардамнаад одоо бие бүгдийг чадна. Хийнгээл ингээд хүн чинь ингээд би цуглаанд явж байгаа мундаг тий. Одоо энэ хүмүүс яандаа нүдээр харах жишээтэй. Би аврагдчихсан. Би бурхныг мэднэ л гэдэг. Би аврагдсан. Би одоо бурхныг мэднэ. Энэ хүмүүс мэдхгүй. Би одоо хааштай бурхан дээр хүрнэ гэж ийм их бардам сүнс байсан. Тэгээд тэр бардам сүнс гарсан надаас тий айдсын сүнс гарсан. Юмыг хараад янз бүрээр ингэж одоо хүнийг муулдаг, муу хэлдэг тийм ээ энэ хүнийг ингэдэг гэсэн тийм шүүдэг тийм юунууд гарсан байх шүү надад. Тийм хүнд маш олон одоо бохор сүнсний нөлөөгөөр хүн амьдарч явах тэр нөлөөлүүлж тэрнийг дотроо тээж тэргээр удирдуулж явах боломжтой юм шүү дээ. Тэгээд тэр өөрийн сүнс гарсан. Одоо би болохоор ингээд ямар ч нэг хүн бүр ингээд янз бүрийн юм хэлжсэн ч тоохоо ядсан. Тэрээсээ одоо ингэж өөр хөрөхгүй. Би өөрөлдгүй шүү дээ. Чи бурхан намайг чөлөөлж гисэн болохоор нөгөө урд нь янз бүрийн юм хэлвэл бас ингээд дургацаал ингээд гэтрэг нөгөө хүний хэлж байгаа үгийг ингээд эсэргүүцсэн шүү дээ. Эсэргүүцэл заавалчгүй хэлэх хэлдэг. Тэгтэл одоо би тийм юм байхгүй. Их гоё болж тэгж чөлөөлөгдсөн байхгүй юу? Тий. Чөлөөлөлт бохор сүнс гэдэг нь үнэхээр бодтой байдаг. Биднээс гарч байгаа бол бид нар гэртээ тэргөө 7 хоног болгон харж байна. Өөрснөөс манж гарч ийн. Одоо ахын дүүсээс маань энэ сүмдэр ирсэн хүмүүс маш их эдгэж чөлөөлөгдөж байгааг бол харсаар байгаамаа. Тэгэхээр энэ харж байгаа нүрт бидний итгэлийг дахиад өсгөж идэг тий. Үгээрээ л ажиллаад юм байна. Тий. Үгээрээ л ажиллаад байгаа. Бурхны үг ам гэдэг чи өстой тэгэж яад юм а. Ердөө л амин гэх хүлээгээл авчихл одоо ч өстой гайхамшигтай л ажиллаад юм байна. Ариун сүнсээр жилч. Тэгэхээр хүмүүс итгэсэн түрүүнд хэлж штэ би
Би бол одоо хааш явсан ч би хааштай явж энэ рүү явчихна. Бурхан руу явчихна. Тий. Гэж яадаг. Гэтэл аврагтаагүй байх боломжтой байт юм шүү дээ. Тий. Яг авралынхаа зам дээр гараагүй байх боломжтой юм шүү. Төөрч явж явах боломж байдаг юм байна тийм. Төөрөл ингээд Одоо би төрөл явчихсан. жишээ нь сүмд явж яана гэж аврагдсан гэж бодоод яваад байгаа байхгүй. Тэгтэл тэр тэн дотор явж яана тэр аврал аваагүй бид нар явж яана ариун сүнсийг мэдэхгүй юм чи яаж авах вэ? Ариун сүнсийг ойлгож яаж ариун сүнс байдсан байна гэдгийг бид нар мэдэрчээж тэгээд бид нар дээр аврал ирэх юм байлаа. Тийм. Гайхамшигтай. Бурхан бол аав. Тэгэхээр олон итгэгчид магадгүй та хоёр төлөөлөл болоод өнөөдөр ирж байна тийм. Тань шиг тийм хүмүүс байдаг болоо байгаа гэж бодож байна. Айгүй юм бэ. байгаа. Тэр ийм төрлийн одоо итгэгчдтэй за бурхныг огт мэдгүй байгаа хүмүүст үнэхээр бурхан байдаг шүү биднийг итгээдэг чөлөөдөг боломжгүй зүйл байдгүй маа бурханд болоо гэж бас хандаж гурлаа яривал тий. Хүмүүс одоо төрөлдөж явд юм байна. Би болчихсон би итгэцээ. Би аврагдцсан гэж явж идэг. Гэтэл тэр чинь бол төрөгдөл бас байдаг юм байна шүү гэдэг. Төрөлдөл байд юм байна. Бид нар ч одоо ингээд аврагдчихсан сайн мэдээ сонссон. Ер нь төрөлдөд нэг болохгүй байгаа ер нь яаж мэдсэ? Ягаад дахин одоо бурхныг хайх болсон? Би одоо ингээд нэг бурхан ирээс одоо байд юм уу байдгүй гэдгийг чинь байдаг гэдгийг мэдэхгүй л яваад байдаг байхгүй. 20 жилийн өмнө байдаг гэдэг нь уг нь нэгдэгсэн. Наа зүгээр сайн мэдээ хэлээл итгээл тэгэл явж л байсан. Тэгэл одоо ингээд явуучих нь та нар тэгэхээр аврагдсан гэл ингээд одоо тэр сүм зүйлээ чи ярьдаг байхгүй. Одоо та нар дахиж юу яана гэж байхгүй хааштай аврагдсан бурхан та нар одоо ингээд аврагдсан хүмүүс тийм учраас та нар одоо юу яана тэртээ тэргүүл аврагдсан тэнгэрийн оронд очино тийм ингээл одоо ингээл төөрөөл явж ирсэн байхгүй. Тэгтэл одоо бид нар чинь энэ газар ирээд энэ чинь ариун сүнс гэж ийм юм байд юм байна гэдгийг ойлгоод мэдээд одоо энэ ариун сүнс чинь итгэжтэй юм байна. Чөлөөлчтэй юм байна. Тэгээ янз бүрийн ийм юунаас одоо бид нарыг хамгаалаад явж ядсан юм байна. Амьдралын хэлбэр дээр ороод ажилтсан юм байна тий. Амьдрал тэр хүний бүр бие дээр нь ажилтсан юм байна. Тэр сүнс яагаад гэвэл бид нар ч одоо биеэрээ л наазах юм иж байгаа шүү дээ. Би гэвчл одоо бас бөөр мөөрөө үддэг янз бүрийн илүүчтэй толгой үддэг байсан. Тэгсэн чинь тэд нар маань одоо бүр эдгэрсэн гой болцсон тий. Тэгээд бүр цэвэрэгдсэн. Тэгээд нөгөө бидний бие чинь бурхан дотор яваад байхаар хөнгөрөөд ингээд бие хаа хүртэл их гой болж байгаа мэдчихэж байгаа. Бурханы оршууд ингээд тасахгүй ирээд байхаар тий. Ирээд явагдаад өөрчлөлт явагдаад байх нь шүү дээ. Өөрчлөлт явагдаад тэгээд нөгөө үгэл яриа тэгээд тэр хүний зан ааш чанар тэр бүх юмыг өөрчилж байгаа. Бурхан бол гайхамшигтай. Ямар гайхалтай. Тэсмэт юу? Тэрний төлөө зайлшгаараа. Энэ үнийхээ төлөөс зайлшгаараа тийм ээ. Тойроос усан нөхөрсөн гой дандаа библийг яриад тийм байна, юм байна. Өөр ямар асуудалтай вэ? Тэрнийхээ төлөө хэдүүлээ. Нөхөрсөнд гэсэн өөр асуудалтай байна. Тэрнийхээ төлөө яриараа хэлэх юм юу вэ? Зуучлаа зайлшгаараа хэдүүлээ нийлээ. Ингэж ийм бол гайхамшигтай. Тэгэхэр чинь ингээ ариун сүнсээр өдөө ирэхгүй яах юм бэ? Аюултай бүр чирэгдээд ирж байгаа шүү дээ ариун сүнс. Өөр явахгүй гэд ариун сүнс чи яваа гэдэг ирж байгаа байхгүй юу? Тийм гайхамшигтай. Тэгэхээр бурхны сүм чуулган бол хүн өөрчлөгдөхийн төлөө явж байгаа би ч гэсэн. Ч гэсэн. Би амьдралаа өөрчлөхийн төлөө, сайжруулахын төлөө, би хүндрэлхийн төлөө, би эдгэрхийн төлөө явж байгаа. Би бурхны өрөөлийг хүртэхийн төлөө, би аврагтын төлөө явж байгаа. Бас бид нар чи энэ тэгэхэд тэрнийг одоо аач чадаж амсаад эхэлчихээр хүн үнэхээр өөрчлөгдөж урамшаал тий. Улам бурхантай ойртмоор санагдал. Шүү би итгэлийнхаа хамт үстэй яах вэ хийх үү? Үгүй тэгээд бурхны ажлыг сонсмоор санагдаад ингэж татагдсан юм байна. Гэтэл хүн өөрчлөгдөхгүй байгаа газар бол яг бурхан ажиллаж гин үгүй юу гэдэг асуултыг бол бас итгэгч хүн тавьж л байх ёстой байна л да. Хүн өөрчлөгдөхгүйгээр олон жил сүмд явлаа гэдэг нь аврагцсан гэсэн үг биш л болж. Тийм шүү дээ. Тэр үр хөвгт нь өөрчлөх чинь өөрөө өөр чинь амьдрал яаж гин, өөр чинь бие ямар байна, сүнслэг үзүүлсийг мэдэрч гин үү гэл ингээл маш их олон юмор шалгах боломж байна шүү дээ. Тэгээ гэмшгүйгээр бурханд уулзч чаддгүй юм байна.
Ариун сүнсийг гимшчүүд тэр гимш гэдгийг чи мэдхгүй юм байна бид нар. Тийм ээ. Гимшчүүд тэр чи бурхантай уулзаж бурхан ариун сүнс чи бурхан одоо ингэ ажиллаа их гимшил байхгүй. Тийм ээ. Одоо гимшил одоо өөрснөө буруу юм хийчихэд бид нар чи дандаа өөрснөө хүн алаагүй өстой би тэгээгүй юм чи би хүн алаагүй өстой одоо нэг хүн утгалцал болоо хүн алдцал болоо одоо даал орчин тийм ээ. Үгүй бид нар чи амаараа амар юм ийм бэ. Амаараа тий. Тэрийг гимшил яг бид нараас ингэ цэвэрлэгдээд өстой бурхан ажиллаа гэдэг. Гимшил гэдгийг мэддгүй байсан. Мэдгүй байсан бай. Одоо гимшил сурчихсан. Одоо гимшил гайхалтай. Одоо би тэр нөгөө баптизм хийх нөгөө гимшлийн цаас аваад уншаад нөгөө тэгж яах чинь миний ингээд толгоон дээр юм малгай тавьчихсан юм шиг мэдгтэй байсан байхгүй юу? Бүр юм нэг хар юм л ингээд толгоон дээр байгаад байх шиг. Тэгээ би пастор тэр өдөр асуусан. Миний бүр ингээд гимшил хийгээд ингэжсэн чинь толгоон дээр нэг юм хар юм малгай тавьчихсан юм шиг хүнд юм байгаад дэлээ гэсэн чинь та тэр өвгдээдсэн хараал тэгдэг байхгүй юу? Та ерөөсө тэр гимш маш их гимш гэсэн. Тэгээ би гимшсэн. Тэгээ тэр хараалын юу бас гарсан шүү дээ надаас. Тэгээ тасарсан уу тэр? Тий. Одоо тийм юм байхгүй гоё болцсон. Тэр хараал тасарсан алгаас гайхалтай. Гимш гэсэн чинь гайхамшигтай. Гимш гэсэн чинь ингэдэг юм байна. Өөрийнхөө хүснээр би юу хийлээ гэж худлаа өөл юу одоо энд орж мэдэж байгаа байхгүй юу? Гимш хийдэг байсан. Тэгтээ тийм айхтар яд байсан. Тэгээ ингээд гимш гэсэн чинь нэг тий бодоод өөрөө өрөвдүүлэх гэл те нүдэндээ нэг би итгэчихсэн юм гэсэн ингээд худлаа өөл гайч үзээд агуу яах гэж тэгдэггүй юм байна. Тэр чи гимшигдээ чи ариун сүнс сануулаад байдаг юм бэ. Чи тэр үнийг гомдоосон. Тэрнийхээ төлөв. Чи тэр гэж яагаад гэсэн. Чи юу гэж хэллээ? Стэй нэрэ. Өө стэй. Гимшлүүдийн сануулаад. Йоо стэй аимшигтай. Тэгээд хэрэггүүл стэй нөгөө стэй нөгөө. Ер нь ингэ заавал усан баталгаа авахд тэр юмуд гардаг юм. Наан гимшихэд бүх юм чи гараад ирдэг юм ингээд алхуураар ингээ хийгээ. Тэгэхэд чи юу амаар юу хийлдэг байсан бэ? Хаан байхгүй нүдэрээ те. Яста хялаад байсан үрдэл ингээ хараад байсан наа. Йоо юм маа үрдэл өгсөн шүүрч аваад ер нь бүгд тийм байдаг үстэй. Яста энэ тэгээд ахтай тэгээ ингэдэг ийм л амьдралтай байсан. Тэгэл тэрийг яцаа тэр чи сануулж ирд юм бэ. Зүгээр гимш гэдэг чи яста нэг бодоод өргөд ингээ яста ингээд бүр одоо юу хийдээгээд тэг худлаач өөл гайж байгаа юм шиг ингээ зүзгэл ээж байгаа юм шиг үгүй тэгдэг юм байна. Гимшил бурхнаас ирдэг юм байна. Тэр бүгдээс харуулт юм байна. Каноос харуулт юм байна. Ингээд бүр харагднээс ингээд зураг жинхэнэ яг гимшгэд тэрнээс чөлөөлөгдөө тэрний ард гайхалтай ингээд нэр чадвартай амиал гэдэг дараа нь өстой аюу гой тайван ингээ баяр хөөрөөс нэр юу нөө их чихаа очиод тэрэл аваад үзсэн нөө ахыгаа нөө гомдож үзсэн ээжээгээ үгүй тэгэл одоо бид нар ч ингээд хулгай хийгээгүй л бид нар хулгайч биш л юм гадаа нөгөө автобусанд яваад хүний юм хулгайлт уусаад одоо юм аваад гэсэн үгүй юм байна бид нар ч өөрснөө ч хулгайч уусаад Мароо өгдөөж цоцгооч. Гэхдээ наа захын л одоо хүний төрөвч өөрснийхээ гэр бүлд бодлооч л явж ш. Тэг гимш юм их вэ. Зүгээр би одоо ч гимшээ тэмээ ингээ гарч ирээд ингээд сануулаад л байт юм бэ. Тий бурхан дээр ирнэ гэдэг бол ер нь ариун сүнсийн зам дээр алхана л гэсэн үг. Тэгэхээр бид нар угаагдах хэвээр цэвэрлэх хэвээр гимшил дээр маань за гимшлийн бэлгээ бурхан өөрөө өгөх юм байна. Тэр гимшсэний дараа эдгийг чөлөөлөх буцаад ерөнх ажиллах бурхан өөрөө хийдэг. Өөрөө тий. Бид нар өөрсдөө явдлууд болж үйл явдлууд хийх байна. Бид нар өөрсдөө бурханы ажлыг өмнөр нь хийгээд тэгээд худлаа зохиох. Тэгсэн ш надад ингэсэн үгүй юм байна. Үгүй тэр чинь өөрөө гимшчүүч бурхантай уулздаг юм байна. Тий. Бурхан тэгээд дараа нь тэгээ хариултыг өгдөг. Миний охин энэний төлөө ингэсэн юм чи энд ингэнэ гэж. За заримд нөгөө хариулт нь удаа ирдэг баг. Тийм ээ. Тэрийг авч чадахгүй л багтдаг тий. Зайлгуулаад л ахалт гэж эзэн гэдэг буцаад ирнэ. Тэгээд за ингээ гайхалтай бурхны өрөөлөөр бэлхэж байгаа хоёр гişтэй баяр хүргэе. Үнэхээр одоо бурхантай дахин учирлаа. Учирна гэдэг бол өөр үгүй юм байна. Сайн мэдээ хүлээж авна гэдэг бол бас нэг өөр үгүй юм байна. Итгэгч гэж өөрийгөө хуурч одоо хаа нэгэн газар явж байгаа хин нэгэнд та хоёрын маань үг өнөөдөр ухаарлуулж төлхөр болж очих болтугай. Амен. Тэг ингэж төөрөлдөж цаг алдах хэрэггүй. Гэтэл бурхантай уулзрахад бол хүн бурхнаас маш олон өрөөлүүдийг хангамжуудыг авч болд юм байна. Үгээр нь ухаарлыг авдаг юм байна. Бурхны оршихуйд хүн үнэхээр цэвэрлэгдчихэд юм байна. Эдгэх чөлөөлөгдөх боломжтой шүү гэж
гэрчсэн та нартай баярлалаа. Нэвэлэр олон мэлүүд болох болтгоо. Амен. Амен. Тэгээ одоо ер нь төгсөлт нь те нэмээд хэлэх зүйл байгаад. Одоо ингэ сая санхүүгийн ерөөл тийм ээ. Тэгээ сая сүүлийн 3 хоногт болоод одоо бас цөлмөгч дандаа л гохроод хүнд гохроод маш дандаа номлоод явлаа. Тэгээ хам үлцүүд явлаа. Энэ талаар яг тий санхүүгийн дандаа л хүнд ингээ гохроод юм хараад таслах номлол явлаа тийм үү? Тий цөлмөгчдийн сүнсийг ястай зад хөдлөх шүү дээ. Гайх шүү дээ. Ястай нэрээ юу ярьж байгаа юм бэ? Дандаа хүнд би ингээд хөөх юм хаарах юм ингээд өмнө мөнгө төгрөг өгнө. Ямар ч юм. Тэгээ өөрөө гохорч нөгөө усаж юм аваад бодлоо. Тэгэхээр чи өөрөө бидний өвгдээц тийм юм болоод наадтай тийм байх. Тэгэхээр би тэр хаяа гимшээ зөв тэгээд тэр цөлмөгчдийн сүнсийг ястай хөөгөөд зад одоо чийлүүлчихсэн. Авсан гэж бодчих. Авсан. Би ч гэсэн тийм сүнс байдаг, солимог сүнс байдаг гэдгийг мэдэхгүй л байсан байхгүй. Тэгээ сайн номлолоор нөгөө сонсоод ойлгоод тэгээд одоо залбираад бас гоё чөлөөлгөж байгаа. Тийм. Санхүүгийн хараалаас чөлөөлөв. Тийм, санхүүгийн хараал тэгээд бүхэл зүйлээс одоо тэр тийм юм байдаг гэдгийг ерөөс урд нь мэдэхгүй л байсан байхгүй. Тэгээ мэдээд ирэхээр бид нар чинь чөлөөлгдээд нөгөө залбирлаа хийгээд маа гоё болоод тэгээ бурхан биднэр дээр гайхамшигтай ажиллаа хийж байгаа. Тэгээд ер нь тэгэл ингээ яг бид нар одоо ялсан бурхны хаан бурхны хүүхдүүд гэж ярьдаг. Тэгсэн ер нь хааны хүүхдүүд байж чинь ядуу амьдраад байгаа чинь зөв буруу юу тийм энэ асуултыг өсвөл итгэгч хүн өөрөө юу вэ та нар тий хүүхдүүдэд хэлсэн шүү дээ энэ дээр хангалуун шигцэн бүрээс бялгасан тийм ээ та нар догшоорой би өгнө цайгаар олноо гэсэн шүү тэгэхээр бид нар чи өөөөс яваад тий тэгээд нэг станер одоо би дэлгүүр ажиллаж байсан дэлгүүр ажилладаг чи нэглэх дэвтэртэй амтнд өөрөө нөгөө эргэлтийнхаа бараг тийм ээ тэр чи цөлмөгчийн сүс аахгүй юу нөгөө мөнгө түгжиж хайж байгаа километр хаад ингээ баахан пассворд ийм. Тэ өөрөө л гохорч байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ дээр үлээстэй ингээ гайхамшигтай тэр хараад байгаа юм шиг юунууд бол одоо таслагдлаа шүү. Цогцолтой тийм ээ. Тийм. Бурхан ажлаа хийж. Одоо ингээ бүр ажлаа яаж одоо идэрэл болоод одоо санхүү тэгээд өрөөчлөг шүү. Яста гарсан ч орсон өрөө ингээ тийм ээ. Тийм. Одоо тэгэл сүмийн үд хадгаар орж ирээд бид нар өрөө хөцөлгөө ороод ирэх хэрэгтэй. Одоо яста манай сүм өрөө зааж өглөө шүү дээ. Ерөөдөө яаж хадгалах вэ хамгаалах вэ? Одоо яаж хараалаасаа тасрахын тулд ямар залбирлууд хийгдэх вэ? Тий гайхах нарийн нууц одоо дэлгүүрүүдийг бол үнэхээр тачсан бид нар хангагч бурхны одоо хангадаг өрөөлийг хүртэж аваа ард юм байна. Тэгэхээр энэ өрөөлийг та бүхэн ч гэсэн хүртэх боломжтой юм аа тий. Газар дээр нөгөө айлбай ажил үсэж ивэх болно гэж бодоо тэр орсон ч өрөө тий. Та нар зээлэхгүй. Нөгөө усуу чи та нар зээлнэ гэж шүү. Тэгэхээр тэр ямар гайхамшигтай тийм ээ. Бид нар өгдөг босод олж шээ нэг ясандаа тий. Өгөөд станаар заа манай бурхан өгдөг бурхан ингээд гайхамшигтай. Тэгэхээр бидний гэрчлэлийг мэдээж итгэлийн аханд бас маань үзэж байгаа. Бурхныг хайж байгаа. Бас амьдрал дээр ямар нэг асуудал толсон хүмүүсүүд үзэж байгаа. Үзэх баха, хүрх баха гэж бодож байна. Тэгэхээр энэ хүмүүс хандаж бид нар юу хийх гэсэн бэ? Би л одоо наач бити байхс л гэж хэлж байна. Наач нэг ирчээд тэгээ алгуул. Тэгэхээр яах вэ гэхээр ирээд үзье. Яг ингэж авдгийм байна. Өгдгийм байна. Тэр өвчнөөсөө сардгийм байна. Санхүүгээр өрөөгдгийм байна. Тэр өөрөө ирээд үз. Тийм ээ. Сүм дээрээ ирээд үз. Зөвхөн одоо нүдэрээ хараад хүн итгэх нөгөөс юу яахгүй шүү дээ. Тийм ээ. Ирээд үзье гэж уриалж байна тийм үү? Тийм ирээд үзье. Зэвд өөрөө нөгөө мэдчихэв. Нэр ирээд би эхнийх дээр ирээд явцсан. Саруулаад ирсэн. Өөр дээр аваад хүрээд ирж байгаа. Тэгэхээр улсад өөрсдөө тэр ирээд үз. Ирээд өдөртөө ч авсан байж байгаа шүү. Бурхан яаж хийдэг бид нар мэдгүй шүү. Тийм. Ирээд үзье гэдэг чинь шийдвэр гаргах нь тийм үү? Тийм шүү дээ. Шийдвэр байж бид нөр өөрчлөгдөн. Шийдвэр гаргах сонголт өөрөө хийх нь байна тийм үү? Сонгон өөрөө нүдэрээ харна. Тэгээд энд болж байгаа зүйлийг сонсно. Тэгжээж нөгөө сонсноос итгэл ирдэг. Тийм учраас бид нэр тэрийг харж үзчихээж өөрөө хүн өөрийнхөө төлөө явах юм. Өөрөө л алхам хийн шүү дээ тийм үү? Өөрөө л алхам хийн. Би итгэцэн гэгээд ингээд яваад тэгээд эцэст нь одоо бурхан ирэхэд бид нэр ямар ч үр бүтээлгүй байвал хэцүү бас тийм хамгийн аюултай юм байхгүй. Тийм учраас хүн одоо хүн өөрөө л явна, өөрөө шийдвэр гаргана. Тэр бол тэр хүнээс шалтгаалж ажил гэж бодож байгаа. Намаа. За бид болвол бас ертөнцийн амьдрал гэдэг өөрөө амаргүй амьдрал. Энэ дундуур үнэхээр бурхантай байж иж
бид нар хөнгөн тулах боломж байна. Гарц байна. Таны амьдрал дээр тулгараад байгаа асуудлууд шийдэгдэх боломжтой маа гэж ингэж гэрэл гаргаж ярьж байгаа маа тий. Хий хоосон зүйлд итгээгүй бид нар амьд бурханд гэж байгаа. Амьд бурхан ажиллаж байгаа. Бид нар хараад өмнө нь одоо эдгэрээд тэгээд бид нар гэрчилж байгаа шүү дээ тийм ээ. Одоо өмнө бид нар боддоор явахдаа хүний цараараа те энэ хүн хэдэн төгрөг өгчгөл яах вэ баачхул айчхул ер нь зүгээр нэг тийм ээ тэрийг ярьж болох юм байна зүгээр. Тэгэхээр чи одоо ингээд лам дээр очин те зүгээр одоо тэр нэг өөрсөө сүнс мүнсийг дуудуулна гээл те аягт юм ачаачаал өөрөө тэрийг харж нэг 3 хоног гэртээ өстой нэг бодаа цацаад за хэрэлдэж болохгүй шүү. Гүй тэр одоо юу вэ? Тэгэхээр тэс амьд орох зүгээр хэлэхэд шууд хэлэхэд ажиллаж тэр дор тийм ээ итчихэд байвал чи одоо чи би аваад тэгмээр байна надад зүртэл өгч ш. Тэгэхээр тэр нь яг хүн царайдал тий энэ лам одоо энэ хүн хэдэ өгсөн бол доо багц ингээд тийм айцтай тийм дөгшүүртэй ганданд очоо тийм ээ би бүр баллаа матагаа шидүүлж ирсэн. Би малгайгаа шидүүлээд юу вэ тэр юун тэр нь ч одоо буюу үлдэхгүй амьтаа хараад улсууд нь хэрэлдээд нөгөө баахан боовж өгрүүд нь холилдол тийм ээ тэрнээс нь баацаж өгөөд юу өгч байгаа мэдгүй тийм уухад мэдээ явж орлоо ястаа тэгэхээр чи бидэд дотор муухай байлгүй юм би. Тэгэхээр одоо гайхамшигтай. Йоо одоо тэд төрөлдөж явсан үе болоод хүн байдаг. Одоо энэ зүний юм болоо нэг ч дагуу сайжрах юм болоо миний амьдрал тэрийг ч хийвэл болох юм болоо гэл ингээл зан үйл хийгээл янз бүрээр хүн үздэг. Тэгэхэд болоод бурхан гэдэг өөрөө хүрээд ирээ. Би чамд амар таймныг өгье гэдэг ш. Чамд би өгье болох юм тий. Тий өгөө. Хариун ямар их цэвэр гуйл гэж штэ тий гуй. Тэгвэл чамд өгнөөд гэдэг ш. Чи амар тайм болдноо. Чи айхгүй. Би мөпи чамтай цуг байна гэдэг. Зүг бай гэдэг ярьж байгаа бурхан юм аа тий. Энэ бурхныг болоод үнэхээр хүн болгон хайж олох хэвээр олсон хүн бурхан дотор хорогдож өөр гайхалтайгаар бурхны өрөөлийг хүртэж амьдрах боломж байна гэж та бүхэндээ гэрчлээд тий. Энэ удаагийнхаа гэрчлэгийг хүрээд өндөрлж болж байна уу? Амен. Амен тий. За эсний ивэлэр та хоёр маань бэлгэх холбоо бидний гэрчлэг үзэж байгаа хүн бүр бурхан эсний ивэлэр улам илүү бэлгэх холбоо гэж өргөөд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяр таа. Баяр таа.